Хэтэрхий их ажилласаар байгаа төвчгсөн нэг залууг бурхад өрөвдөөд дахин нэг амьдрах боломж олгожээ. Гэхдээ энэ удаад дарахчгүй, стрессчгүй. Оронд нь харин слаймаар дүүрэн шидэт ойд амьдрна. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Шинэ ертөнцид ирсэн Рёма одоо 11 настай. Тэр ойд 1000 гаруй слаймтай хамт амьдардаг. Слаймуудаа яаж тэжээхээс нь шалтгаалаад өөрөөр хөгжиж хашиг тусаа өгдөг гэж байгаа. Жишээ нь заримыг нь ногоон жаранхөлтөөр хооллоход жаранхөлт слайм болдог. Тэгээд бид нь үүссэн наалдамхай шингэнээр ан хийхэд тохиромжтой хүчрхэг утас хийж болдог. Хүчлэлэг слаймууд нь ямар ч хатуу зүйлийг задалдаг бол цэвэрлэгч слаймууд шороо тоосыг идэж цэвэрлэгээ хийхээс гадна муухай үнэрийг чарлахж чадна. Бүр болоогүй хог эцдэг слаймууд ч бий. Рёмагийн амьдрал нэг иймэрхүү амар амгалангийн туйл. Энэ байдлаараа ч урт удаан амар жимэр амьдрахыг хүсэж байлаа. Гэтэл нэг өдөр ойн гүнд алхаж яваад энэ ертөнцийн хүмүүстэй анх удаа тардیں۔ Тэр хүмүүсийн нэг нь шархацсан. Харин ангаах шид ашигладаг нэгнийх нь шидэнд дуусчихсан байдیں۔ Тэд Рёмаг хараад ойд юу хийж яваа с ижигтэй нөхөр вэ гэж бодох нь тодорхой. Харин манай энэ болохоор олон жил ойд ганцаараа амьдраад хүнтэй огт ирээгүй болохоор үг хэлэн ивлэхгүй. Уг нь чаавас надад ийм байгаа гэж хэлэх гээд байгаа. Тэгээд ангаах шидэнд дуусчихсан нөхөр эмийг шалгаад үнэхээр ийм мөн байна гэд шаргацсан хүндээ өглөө. Рёма бас ээлдэг зан гаргаад гэртээ өрнө. Замдаа харин өөрийнхөө слаймнуудтай тартал нөгөө хүмүүс нь яг юугүй дайрах гиндэ мэдээж өөрийнх нь слаймууд гэдгийг хэлээд цаашаагаа явлаа. Шар үстэй энэ залуу өмнө нь слайм тэжээж өжээ. Гэр бүл нь удам дамжсан амтан сургагч болохоор улаамаар өвлийн сармагчун хүртэл тэжээж байсан гин. Рёма хүмүүсийг дагуулж явж байгаад гарцгүй газар тулаад иртэл бүгд мухарцчихлаа л гэж бодно. Гэтэл гэрлүүгөө орох хаалга хамгаалалтын шидээр далдалчдаг байхгүй юу? Зочид гэрийг нь ажиглаад ганцаараа амьдрдсан байх таа гэж гайхлаа. Рёма түрүүн шархадсан хүнд өгсөн эмнээсээ дахиад бүр олныг гаргаж ирээд өгдөө. Нөгөөдөл нь баярлаа. Заавал хариуг нөгнөө гэхтэн манай хүн зүгээрээ би дахиад хийчин гэд хэлчлээ. Тэгсэн ийм юм хүртэл хийж чаддаг чи яг хин юм бэ гэд ахаар нь асуултнаас нь болдох гэж үзээд ус хийж өгөхөөр явчихна. Гэхдээ усаа өгөхдөө мөстэй ус хийгээд өгчдیں۔ Нөгөөхэд нь хүүе бас мөсний шид мэддэм үү? Чи яг хин юм бэ гинэ. Тэгэхээр нь намайг Рёма гэдэг гэд өөрийгөө танилцууллаа. Энэ шар үстэй залууг болохоор Рейнхард гэдэг юм байна. Жимил угсааны захирагч гин. Язгууртан байсан юм байна л та. Түрүүний шидэн дуусчихсан гэдээсэн хүнийг болохоор Камил гэдэг. Харин шаргадсан хүнийг Хьюз гэдэг юм байна. Энэ хүн болохоор хайгуулчин Зев. Хашааны завсраар хараад байгаа юм шиг нэг нүдээ нуусан залууг харин Жил гэдэг. Энэ хэдийг ойн гадна явж байхад нь гинэт ойгоос баавга гарч ирээд дайрснаар нэг нь гимтцэн гинэ. Баавгаг яаж хийгээд дийлсэн ч морд нь үргээд унаагүй олчоод алхаж явсан юм байна. Гимтсэн хүндээ яаралтай тусламж үзүүлэхийн тулд дөц замаар ойн дундуур явж байгаад Рёматай таарсан гин. Зочид өөрсдөө танилцуулаад одоо Рёмаг яг хин гэдгийг хэлчих гинэ. Яаж олон төрлийн шид мэддэг бас яаж ангаах бэлтгэл хийж сурсан юм бэ гэхээр нь өвөө эмээгээсээ сурсан гэд хэлцдэг. Хуучны адал явдал хайгч нар байсан эмээ өвөө нь 3 жилийн өмнө нас орсон тэгээд өөр тосгоноос энд нүүж ирсэн гэд ярьж өглөө. Тэгсэн ч нөгөөдөл нь 3 жил яаж ойд ганцаараа амьдарч байгааг нь гайхсан хэвээрэлээдээ. Угаасаа ч манай хүний ярьсан болгон худлаа. Тэгсэн нөгөө шидэн дууссан шидсэн чинь хүнийг сайн уу муу юу гэдгийг шалгадаг болор бөмбөлөг гаргаад ирдیں۔ Энэнд нь хүрээд муу бол улаан, сайн байвал өнгө нь өөрчлөгддөггүй гинэ. Тэгснээ бас давхар, нэр, гарал угсаа, нас, шидийн чадварыг нь шууд хилээд өгчдөгч гэж ах шиг Рёма болорт хүртэл ямартай ч өнгөн цэнхэр хэвээр байлаа. Манай хүнд ганц ч тулааны маягийн чадвар алга. Нас нь 11, гэрийн ажлын түвшин нь 10, сэтгцийн өвчнийг дэвсгэрэх чадвар нь 9, биеийн өвдөлтийг дэсэх чадвар нь 8. Тэгээд энэ хэд Рёмаг арай л насандаа хатсан амьдралаар амьдраад хүнд хэцүү байгаа болохоор ур чадварууд нь ихсчихсэн байна гэд бодчихно. Бүр энд үлдээж болохгүй байна гэж авдیں۔ Шарахтай хүн эмний ачаар тэнхрээд өөрөө алхаад явхаар болжээ. Энэ хүн нь болохоор язгууртны бие хамгаалагч нь байсан юм байна. Тэгээд амийг нь аварсан учраас хэрэг гарвал Гаунага хотод хүрээд ирээрээ заавал туслана гэдээ. Рёма зочдоо явахад нь баахан худлаа ирсэндээ гимшиж байлаа. Үнэн дээр 3 жилийн өмнө нас барсан хүн нь өөрөө. Манай хүн чинь ажлын мал болтлоо ажилдаг байсан офисын ажилтан байхгүй юу? Харин өхөл төгсгөл нь бишээж таарсан. Тэр 3 бурхантай уулзсан нь бүтээгч бурхан Гейн, хайрын бурхан Лүлүтя, амьдралын бурхан Гуфанар ээжээ.
Манай хүн бараг үхээд эднэр дээр ирснээ ганхаачгүй уурлаачгүй анхны хүн бах. Манга аниментрээс ийм юм зөндөө харсан үл гэж байгаа юм чинь. Гэхдээ үхлийнхээ жинхэнэ шалтгааныг сонсоод арайч тайван байсангүй. Согтуу дараагийнхаа пивний шилэнд оногдож аавда задуулах таа ч яагачгүй гэж зүгээр ундж байхдаа найтагаад өвчгсөн байвал яах вэ? 4 удаа найтахт нь дэр нь хөдөлсөөр байгаад толгоогоор шалан дээр унтал тархиных нь чухал судснууд хагарчихсан гин. Тэгснээ өөр ертөнцид дахиад төрөх гэж байгаагаа гадарласнаа шууд ямар ажил хийх ёстойгоо асууж идэг шүү. Рёмад бүтээгч бурхан 8 настай бие өгчээ. Дахин амьдрах ертөнцид нь уг нь шид байдагч бараг ашигладаг хүн байха болсон гин. Харин манай хүнд бүх төрлийн шидийн чадварыг өгнө. Гэхдээ аль нэгийг нь гоцгойд ашиглах боломжгүй. Бас өөр ертөнцөөс ирснээ хинт жилж болохгүй гэсэн гэрээ хийжээ. Бурхад Рёмад хөгжилтэй байгаад хүсснээрээ л амьдраарай. Тэгээд хэрэг гарвал хотод байдаг сүм рүү очиод бид нартай ярилцаж болно шүү гэж хэлсэн байдаг. Ингээл манай хүн нүдэ нээхэд өөр ертөнцид ирсэн байла. Бас болоогүй. Бурхад манай хүний шинэ амьдралд зориулаад гарын авлага энтер өгсөн. Бас өмнөх амьдралынх нь өгөгдөл хүртэл хിവэрэ байгаа. Хүчээ шалгаад үтсэн чинь жижигхэн биетэй ч гэсэн амар хүчтэй байд юм да. Бэлэн гарын авлагатай учраас шууд л шид ашиглаж слайм сургажээ. Тэгээд Рёма энэ амьдралаа слайм судлахад зориулж ойд амьдрахаар шийдсэн байна. Рёмогийн анхны зочид яваад 2-7 хоног өнгөрчээ. Манай хүн нам гүм ойдоо слаймуудынхаа дунд хөвтж байтал нөгөө хүмүүс буцаад ирчдیں۔ Гэхдээ бас шинэ хүмүүс дагуулад. Рейнхартын аав Рейнбах, эхнэр Элис, охин Элиария гинэ. Рейнхарт 2-7 хоногийн өмнө арай бага слайм байсан мэт гэж гайхтیں۔ Манай хүн тэрнээс хойш дахиад үржүүлээд 3000 слаймтай болчихсон байгаа. Охин нь болохоор гэрт чинь багцдсан юм уу гэсэн чинь Рёма слаймуудаа нэгтгэж үзүүлнэ. Нэг төрлөөсөө 100-аас дээш үйл нэгтэн. Агших скейлээр жижигэрдэг учраас хоол бага идэж орон зайч бага ашигладаг. Тэгсэн энэ нь бүх амтан сургагчдын мөрөөдөл болсон зүйл болж таард юм да. Энэ нээлтийг нь амтан сургагчдын бүлгэмд мэдэгдэхин гин. За тэгээд гэрт нь орж ирсэн хойно Рейнхарт өмнө нь тусалсанд баярлалаа гэд цаг бэлгэллээ. Харин энэ хэдийн ингэж олуулаа ирсэн жинхэнэ шалтгаан нь энэ жижигхэн охин. Жимил Оксаныхан олон үеэрээ амтан сургагч нар гэжсэн да. Тэгээд энэ охин анхны слаймаа сургахын тулд Рёмагаас туршлага судлахаар иржээ. Олон үеэрээ амтан сургагч гэр бүл гэснээ слаймын талаар юу ч мэдтгүй л болж таарч байна. Рёмагийн цэвэрлэгч слаймуудыг хараад нүд нь орой дээрээ гарах нэ бараг. Охинд цэвэрлэгч төрлөн таалагдаад яаж цэвэрлэгч слаймтай болох уу гэтэл тэр арга нь айгүй балай. Бие угаасан бохир усаа ашиглах ёстой гинэ. Жаахан ичмээр арга байсан ч Элиария заавал хийн гэсээр байгаад цэвэрлэгч слаймтай болчлоо. Жимилийн гэр бүл удахгүй аялалд гарч гимүүл гих өөр хотод очих гэж байгаа гэснээ Рёмаг хамт явах уу гэдээ. Манай хүн уг нь жаахан эргэлзэх гэсэн Элиария ятгах чадлаа. Аялалд гарахад хэрэгтэй ачаага шидийн орон зай халаасанд хийлгэж болно шүү гэтэл Рёмад угаасаа чадахгүй шид байхгүй шít. Бас л жаахан хүүхэд үйж чаддсан юм уу гэд унлаа. Рёма шинэ ертөнцид ирээд 3 жил болохдоо нилээд их ачаатай болжээ. Гэртээ байсан бүх юмаа халаасалж аваад 3000 слаймтайгаа аялалдаа гарлаа. Замд нь бороо ороход Рёма өөрийнхөө хийсэн борооны цуваа гаргаж ирээд өмсөхт нь энэ нь бас л цоо шин зүйл. Бас борооноос болоод уулын замд саад таарахад манай хүний шид слаймууд л аминд орно. За нөгөө хэд чинь ингэж явсаар уурхайн хот гимүүлд ирлээ. Сүмд хүмүүсийн чадварыг шалгаад үзүүлэлтийн хавтан гэдэг юм өгдیں۔ Тэр нь бараг л бичиг баримтанд болдог гин. Рёма чадварыг нь шалгах талстад хүрээд нэг хартал өгнөө 3 бурхан байж идیں۔ Дахиад үхсэн биш үстэй гэсэн бас арайч гүн байна. Өмнө нь сүмд ирээд уулзаарай гэжсэн нь ийм учиртай байж. Бурхад манай хүний ойн амьдралыг харж исэн гин. Энэ ертөнцийн хаанч байхгүй цэвэрхэн ариун цэврийн өрөөнд таалагдсан гэдэг. Рёмагийн цэвэрлэгч слаймууд өмнө нь огт байгаагүй шин төрлөд ижээ. Манай хүн нээлт хийцнээ эднээс л сонсож явлаа. Шинэ ертөнцид магтуулж ирсэн чинь одоо бүр буурхацад хүртэл магтуулж байна. Дээр үед Рёма шиг нэг охин бас дэлхийгээс энэ ертөнцид ирсэн гин. Тэгээд Жимил овогтой хүнтэй гэрлэж байж Бурхтаас амтан сургагч болоход хэрэгтэй чадвар аваад язгууртан болж амьдэрсэн гин. Одоогийн Элиариагийн ээжийн удамд ч гэсэн дэлхийн хүн байгаа. Ер нь 200 жилд нэг удаа дэлхийгээс хүн явуулт юм байна. Энэ гурваас гадна дайны бурхан, шидийн бурхан ч ус идэг. Тэднэр нь уг нь ертөнц хооронд шилжсэн хүмүүст дургүй байдаг ч гэсэн ойр доор Рёмаг ажиглаж байгааг нь. Уулзалтын цаг дуусаад манай хүн сүмд буцаж ирээд үзүүлэлтийн хавтангаа авчлаа. Язгууртны гэр бүлийнхэн манай хүнийг насандаа баймааргүй их чадвартай учраас хорон муу хүмүүс ашиглаж магадгүйг сануулж байна. Ер нь ирээдүгөө бодоод амтан сургагчдын бүлгэмд бүртгүүлчих гинэ. Дотор нь зэрэглэлийн өсгөөд байр сууриа бацдах боломжтой гэхээр нь шууд сүмээс гараад бүртгүүлчихдээ. Тэгсэн
Сургасан араатнаар нь зэрэглэл тогтоодог болсон гэд Рёмаг слайм тэжээдэг болохоор зэрэглэлээ ахиулах хэцүү дээл гэж авдیں۔ Дараагийн сонголт нь аялагчдын бүлгэм. Рёма тулааны чадвараа шалгуулад хүн болгоныг ангайлгачна. Гүнгийн гэр бүлийнхэн дагуулж ирсэн болохоор бүлэгмийн тэргүүн нь өөрөө шалгалт авдیں۔ Тэгсэнд тэргүүний хамгийн хүнд сорилтыг давсан анхны хүн болчдөг шүү. Уг нь гайгүй зэрэглэл болох зэрэглэл өгч болох байсан ч гинэд өндөр зэрэглэл өгчхөл янз бүрийн хил ам хэрүүл тэмцэл гарахын гин. Тэгээд Рёма яг ч аргагүй хамгийн багаас нь эхлэхээр зэрэглэлийн үнэмлэхтэй боллоо. Манай хүнийг угаасаа доорхноо дийшилчих байх ол гэж байна. Ганцаараа ажиллах бол зэрэглэлтэй таарсан ажиллал авах ёстой. Харин баг болох эсвэл бүлэгмээс дуудагдсан тохиолдолд өөрийнхөө зэрэглэлээс өндөр ажил хийж болох юм байна. Рёма зэрэглэлийн самбараас ажил харлаа. Нийтийн 0 цэвэрлэх, айл цэвэрлэх гэх мэт ажлууд байна. Цэвэрлэгч слаймуудтай Рёмад юухан байх вэ те? Анхныхаа ажлаар муур эмэгтэйн гэрийг цэвэрлэхээр ирлээ. Гэхдээ гэрээс нь бүр ялзарсан үнэр ханхалж идэм да. Муур эмэгтэй арай гэж цэвэрлэх хүн ирлээ гэд бөөн баяр. Гэрийнх нь хажуугийн хог аягдлын газар ажиллаад ирэхгүй хогондоо булагдаад тэр нь эдний гэрийн зойрны ханыг цөмлөөд ороод ирсэн гин. Тэгэл ийм их хог цэвэрлэх хүн олдохгүй ээж. Рёма муур эмэгтэйн гэрийг түр орхиод эхэлж хог аягдлын газрыг цэвэрлэдэг. Слаймууд нь бүх хогийг идэнгүүт өөрөө хоёр талын ханыг засаал хэдхэн цагийн дотор ажил нь дуусчихна. Муур эмэгтэй зойроо хараад уйлаал идэв. Рёмагийн анхны ажилч Исил байлаа. Муур эмэгтэй зөндөө баярлсандаа ажлын хөлсийг нь эмчиж бүлгэмд буцаад иртэл тэргүүн нь Рёмаг яаж цэвэрлсэнийг гайхаал байна. Тэгэд Рёмагаас нэг ажил гуйсан нь өнөө нийтийн 0 цэвэрлэх ажил. Хотын удирдлага нь энэ ажлыг яаралтай хийлгэмээр байгаа юм байна. Анхнаасаа өөрсдөө мөнгөө нэрэлээд ийм байдалд хүргэсэн гин. Энэ хотын уурхайн баялаг дуусаад хотын төсвийг танахдаа 0 цэвэрлдэг ядуусын хорооллынхны цалин хасчиж Рёма шин авсан ажлынхаа талаар язгууртны гэр бүлд очиж хэллээ. Тэгсэн Рейнхард хотын төсөвтэй танилцахад өнгөрсөн жилүүдийнхээс огт өөрчлөгдөөгүй байсан гэж авдیں۔ Дундаас нь цавчаа хийдэг болж таарлаа. Анх ядуусын хорооллынхноор 0 цэвэрлүүлэх ажлыг иргэдийн амьдрах орчныг сайжруулж бас ядуусын амьдралыг дэвшлүүлэх зорилгоор Рейнхартын аав захирагч байх үедээ санаачилж исэн гин. Рёмагийн ачаар харин юу болоод байгааг мэдээд авлаа. Манай хүн слаймуудаа дагуулад 0-ыг цэвэрлэх гэж ирээд энд зүгээр ч нэг бохир биш хорт агаартай болсон байгааг мэдтiin. Тэгээд аюултай бүсийг өөр аялагч нараар мануулаад цэвэрлэж өгөндөө. Өмнө нь 100 слайм нэгтгэдэг байсан бол одоо бүр 1000 болчиж 1000 нийлэхээрээ хаан слайм болоод бүрч хурдан ажиллана. Рёма гүнгийн гэр бүлийнхний явуулж байгаа шидийн хүч нөхөх шингэнийг уугаад тасралтгүй 3 өдөр огт амрахгүй цэвэрлэж дуусгалаа. Манай хүн харих замдаа өмнөх амьдралдаа өдөр болгон шүнжин ажиллачаад өглөө гэртээ хардаг байснаа санана. Гэрт нь хүлээж суудаг байсан ээж нь нас ороход түүнд хинч үлдээгүй. Ядартлаа ажиллаад гэртээ ороход хоосон оргих тэр мэдрэмжийг саналаа. Үргэлж энэ хоосон байдлыг мэдэрнэ гэж бодож явсан Рёма өөрийг нь хүлээж байсан гүнгийн гэр бүлийг хараад гайхах бас баярлах зэрэгцэн. Баярлсандаа уйлхаач болж чадахгүй тийм их сэтгэл нь хөдөлж байгаа. Рёма энэ ертөнцид ирсэндээ үнэхээр жаргалтай байлаа. Өглөө нь Илярия манай хүнд зориулаад өглөөний цай бэлдээл айгүй хөөрхөн. Рёмагаар шидээ яаж удирдах талаар заалах гэдэг. Хичээж хийсэн юмыг нь бүлэгмийн тэргүүн шарсан өндөг гахаан бахыг яаж чарсан амттай л хэдэж штэ гэж авдیں۔ Рёмагийн шидээ сайжруулж удирдах сурах арга нь ерөөсөө шидээрээ тоглох за. Ильяриад усны шидээр хөөс гаргаж тоглохыг зааж өгдیں۔ Гэхдээ Рёмад ч бас сурахыг хүссэн юм байгаа. Камилаар дайралтын хамгаалалтын шид гээд олон юм заалгалаа. Бас гүнгийн гэр бүлийн туслахаар орон зайн төрлийн шидүүд заалгана. Нэг газараас нөгөөд шилжих чадвараа сайжруулж бас халаасны орон зайг агаартай болгож сурснаар слаймуудаа оруулаад авч явах боломжтой боллоо. Рёмаг хэд их зүйл сурах гэж улаарад орой болцсон байгааг ч анзаардгүй. Маргааш нь гүнгийн гэр бүлтэй хамт хаягдсан уурхай руу явлаа. Илярия шидийн хараатны эсрэг бэлтгэл хийх гин. Энэ ертөнцид язгууртнууд нь газар нутаг иргэдээ хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс шидийн хараатан дээрэмч эзтэй тулалдаж чаддаг байх ёстой. Багаасаа тулааны бэлтгэл, олон төрлийн шид, ёс суртахуун, санхүүгийн боловсрал гээд найгүй олон юм сурд юм байна. Илярия энэ аяллыг дуусгаад нийслэл рүү явж сургуульд орно гин. Гүнгийн гэр бүлийн томчууд нь уурхайд хичнээн шидийн хараатан байгааг судлахаар тусдаа явдیں۔ Харин Рёма хамгаалагч болон охины хамтаар явлаа. Рейнхард бас эхнэр нь гээд өөрсдөө л хамгаалагчийн шаардлагагүй хүчтэй хүмүүс гин. Рёма энэхэд том хадуур торхойтой тарлаа. Хүчтэй биш ч гэсэн маш хурдан үрждэг учраас яршигтай амтан гин. Хэрвээ нэгийг олж харуул дахиад 30 байгаа гэж бодох хэрэгтэй гиндэ. Илярия байгаал онилж чадахгүй байгаа болохоос биш шидээ сайн ашиглаж эхний хорхойг дийллээ. Дараагийнх нь Рёмагийн ээлж байтал 4 хорхоо зэрэг гараад ирхэн тэрээ. Хамгаалагч нар жаахан санаа зовсон ч манай хүн дөрвөлэнг нь ядах юмгүй нухчихна. Дараа нь харин Рёмагийн огт мэдхгүй металл слаймтай таардیں۔ Илярия слаймыг барьж ирээд Рёмад өгч байгаа нь 0 сэтгэл.
Шидээ сайжруулахад нь тусалсанд баярлалаа гэд Рёмад өгч байгаа. Томчууд уурхайн өөр нэг хэсэгт сэрсэн баг бахаа шиг амтан олноор үүрэлсэн байгаатай тарчээ. Тэгээд аялагчдын бүлгэмд хүсэлт гаргахаар болно. Рёма металл слаймтай болсон болохоор алхимийн аргаар төмөр гаргаж автал бүгд анх удаа ийм зүйл харж ийн гэдیں۔ Чаддаг хүн бараг л байдаггүй. Ихэвчлэн лоурчд л байдаг гин. Тэгээд гүнгийн гэр бүлийнхэн Рёмаг нэг хүнтэй танилцууллаа. Тэр хүн нь бас л жинхэнэ алхимчтай анх удаа уулзлаа гэд ёсорхоод өгдیں۔ Тэр хүнд төмөрөөс гадна борооны цув хамгаалалтын гутал хувцсыг чаруулна. Гүнгийн гэр бүлийнхний хүсэлтээр Морган худалдааны газарт Рёмагийн хийсэн шинэлэг бараануудыг зарах гэж байгаа юм байна. Тэгснээ бүх ашгийг нь Рёмад өөрт нь өгнө гиндэ. Манай хүн яаж тэгж болдсон бэ гэж сандарсан чинь зүгээрээ бид нар мөнгөөр дутаагүй учраас чи авах ёстойгоо л ав гэж байна. Арай л дэндүү сайн хүмүүс юм а тий. Хотын төсвөөс цэвэрлэгээний мөнгийг хувьдаа завшиж исэн хүмүүс баригджээ. Бүлэгмийн тэргүүн аялагчдад хаягдсан уурхайд үүрэлсэн шидийн араатнуудыг устгах ажлын талаар танилцууллаа. Одоогоор аюултай амтан байхгүйч юу ч гарч ирж мэдэх тул бүгд хамтрах шаардлагатай гин. Тэгэхээр Рёмажаас оролцсон. Уурхайд ямар тач 3 төрлийн араатан байгаа нь тодорхой болсон. Тэднэр нь хүчтэй биш ч гэсэн олон. Аялагчид Рёмаг 4000 слаймтай гэсэн ийм царай гаргаж байгаа. Хамт явж байгаа аялагчид нь бүгдээрээ довтлогооны шид ашиглаж чаддаггүй. Рёма ганцаархнаас сөрөг сарсан баг баха хядчтیں۔ Дараа нь слаймууд нь юу ч үлдээхгүй идээд цэвэрлчихнэ. Рёмагийн багийнхан төр завсарлахаар гараад иртэл аялагчид уурхайн гүнд гоблины сүрэг байгааг илрүүлснээ хэлдэг. Багаар бодоход л 500 гаруй гоблин байгаач хурдан устгахгүй бол улам олширно гин. Аялагчид уурхайн бүх гарцыг хаж газрын шидээр ангал үүсгэн занга бэлтлээ. Ухсан нүхээр Рёмагийн хүчлэг слаймын хүчээр дүүргэж гоблинуудыг устгана. Занганд онолгүй даваад гараад ирснийг нь хортой слаймын хор түргсэн сум эсвэл довтлооны шид ашиглаад ялна гэж төлөвлөдөө. Гэхдээ аялагчдын тооцоолол буруу ээж. Юун 500 1000 давсан байгаа нь тодорхой болно. Нэг л биштэй дэрэнгүүд нь Рёма ганцаараа хөдөлгөөр шийддэг. Аялагч нарыг холдуулаад гоблинуудын чихийг нь дүлээртэл нь дууны шид ашиглачна. Сул дараа олсон гоблинуудыг слаймнууд хүртэл зодж идэм да. Эцэст нь бүгд нийлж дайрснаар нийт 2000 гаруй гоблиныг устгаж чадна. Ашгүй нэг дуслаа гэтэл сүүлийн босс нь үлдсэн байдаг шүү. Босс нь бас ганцаараа биш. Хоб гоблины айрамтайгаа. Гэхдээ л хэдэн мянган слайм ганц давлгаа үүсгэж байгаа л нухчдیں۔ Цэвэрлэгч слаймууд гоблинуудыг юу ч үлдээлгүй цэвэрлснээ аялагчдыг хүртэл цэмбийлээд өгнө. Уг нь гоблины толб огт арилдгүй ингэн. Цэвэрлэгч слаймд бол гоблин байтугай нь юу ч шулалтай. Аялагч нар Рёмаг зүгээр шүтж байгаа юм чинь өнөө гэрээ цэвэрлүүлсэн муур эмэгтэй Рёмаг цэвэрлэгээний компани ажиллуулж болох юм биш үү гэсэн санаа гаргадیں۔ Бас олоогүй. Эмчилгээ хийдэг слаймуудын ачаар бэртэж гэмтсэн хүмүүсийг ч хурдан идэгэн. Бүгд л даалгавар амжилттай биелсэн нь Рёмагийн слаймуудын ач гэдэг. Сургагчдын бүлгэмд слаймыг хэрэггүй амтан гэж үздэгч Рёма шиг хүн энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөх байх гэж ярьцгаана. Буцах замд бүгд ядраад унтсан. Рёма л ганцаараа жолоо барьж яваа хүнд туслах гээд үлдчихэж. Гэхдээ Рёмагч бас ядарсан тул унтаад авал гэж байна. Манай хүн энэ ертөнцөд ирсэндээ бас үргэлж сайн хүмүүстэй учирч байгаадаа дахин нэг баярлалаа. Тэр өмнөх амьдралынхаа дурсамжаар хүмүүсээс зугтаж ойд амьдардаг байсан. Энд анх таарсан хүмүүс нь сайн хүмүүс байгаагүй бол ойгоос гарахыг ч хүсэхгүй байхгүй юу? Тийм болохоор энэ сайн хүмүүстэй үргэлжил хамт байхыг хүсэх болжээ. Гэсэн ч энэ чигтээ эргэлээд үж болохгүй учраас тусдаа гарахаар шийднэ. Рёма бараг л гэр бүлийн хурал хийгээд нэг хэсэгтээ бие даахгүй бол би эрхийн балай болоод хүнээ байх нь гэж авдیں۔ Гүнгийн ихнэр болохоор Рёма уг нь 11 настай юм чинь илүү эрхэлсэн ч болно штэ л гэж идэг шүү. Яг Рёма шиг хит хитэн ч хүүхдэд эдний гэр бүл тусалж бас л бүлгэм энтерт оруулж исэн юм байна. Тийм болохоор ингэж бие даахаар тусдаа гарна гэж таамаглаж исэн ч арай л эрт байлаа гин. Тэгээд нэгдүгээрт заавал загтал бичиж явах, хоёрдугаарт хаяада ирж явах, гуравдугаарт ямар нэгэн боллоо гэхэд шууд тусламж гуйх ёстой шүү гэж загтیں۔ Ильяриа болохоор 3 жилийн дараа сургууль нь урт хугацаанд амрах үеэр бас 6 жилийн дараа төгсөхт нь заавал уулзаарай гин. Гэхдээ энэ хэдийг хотоос явах хүртэл Рёмаг явуулахгүй гэж авдیں۔ Манай хүний бие даах болсон нь өнөө муур эмэгтэй бодож олсон угаалгын газрын бизнес хийх санаа. Аялагч нар гихтэл шидийн араатантай тулдаад бохирдсон хувцас гутлаа хаяхаас өөр аргагүй болдог. Харин Рёмагийн цэвэрлэгч слаймууд ямар ч толбыг арилдал цэвэрлэхээс гадна муухай үнэрийг ч арилгана. Тийм болохоор угаалгын газрыг амжилттай байна гэдэгт бүгд л итгэлээ. Бизнесийн хажуугаар аялагчийн ажлаа хийх Рёмод бас нэг ажил даалгадیں۔
Орхигдсон уурхайг үе харж явахгүй бол дахиад шидийн аратнууд өөрлөх аюултай гин. Манай хүн гүнгийн гэр бүлийнхний зөвлөснөр бизнесийн санаагаа Морган худалдааны газрын эзэнд хэллээ. Тэгсэн бизнес хийх бол бас л худалдааны бүлгэмд бүртгүүлэх ёстой гин. Асар их ашиг олох магадлалтай учраас дараа нь асуудал үүснэ гэд шуудад бүртгүүлэхээр явлаа. Худалдааны бүлгэмийн эзэн Рёмад ажлын байраа нээх газрыг нь санал болгодیں۔ Байрлал нь тасархаж, галж шатаад хаягдчихсан газар. Манай хүн эндхийг засаж аваад хэрэгтэй зүйлээ Морган худалдааны төвөөс худалдаж авахар боллоо. Харин эзэн нь манай хүнд өөрийн ажилчдаас явуулж тус тийм болохын гин. Рёмо слаймуудаараа зэрлэг зул халгаж бас хуучин барилгыг хайлуулад цэвэрхэн болсон талбайд шин байшин босгодیں۔ Зарим нэг шидийн хүч бас слаймууд байхад л хоёр давхар байшин барьчихна гэж байгаа шүү. Хүний оролцоо хэрэгтэй ажилтал гүнгийн гэр бүл, бие хамгаалагч нар, аялагч нар гээд бүгд туслана. Бүх ажил нь ядах юмгүй л бүтчихсэн болохоор манай хүн бурхадтай уулзахаар сүм рүү явдیں۔ Тэгсэн ганцхан бурхан л ээж. Лүлүтя амттай идэхээр Гейн харин тоглолт үзэхээр Рёмогийн ирсэн дэлхий рүү явчиж, Гуфажос саяхан энэ хоёроос өмнө дэлхийгээр аялж байгаад ирсэн гин. Амазон, Сахарын зүйл, Атлантисыг очиж үзсэн гэж авдیں۔ Рёмо угаалгын газрын нээлтээс өмнө тусалж дэмжсэн бүх хүмүүсээ дуудаж үдэшлэг хийхээр боллоо. Морган худалдааны газраас ирсэн ажилчид нь 11 настай хүүхэд энэ бүхнийг хийсэн юм уу гэд гайхтیں۔ Тэд бол Карла болон Карум. Манай хүн эгчдүү хоёрт ажлыг нь зааж өглөө. Үйлчлүүлэгч орж ирвэл хамгийн түрүүнд угаах зүйлээ хийх уут өгнө. Уудны хэмжээнээс шалтгаалж төлбөр бодогдно. Бас угаалгасан юмаа буцааж авахдаа үзүүлээд авах карт өгөх ёстой. Угаалгыг цэвэрлэгч слаймууд хийдэг гэд цэвэрлж байгааг нь хүртэл харуулдیں۔ Гадны хүмүүс нэвтрэх хориотой ажилчдын амрах байрч гаргаж өгнө. Угаалгын газрын нээлтийн өмнөх үдэшлэг эхэллээ. Рёмо яалтчгүй өөр ертөнцөөс ирсэн болохоор эндхийн хүмүүсийн мэдэхгүй гой хоолыг бэлтжиж манай хүн чинь даруухан царайлж язгууртнууд илүү сайхан хоол иддэг байлгүй гэтэл үнтэй байлаа гэд амттай байхгүй л гэдیں۔ Үдэшлэгч дуусаж Рёмо эгчдүү хоёроос үлдэж ажиллах эсхийг нь асуухад ажиллана гин. Манай хүний бодлоор нэг л яазгүй ажилмааргүй царайлаад авах шиг санагдаад байсан ч гүйлэж. Ердөө л 11 настай хүүхдийн нээсэн слаймаар угаалга хийлгэх газар гэхээр санаа зовоод исэн юм байна. Бас Рёмог язгууртан гэд бодсон бие бариад иж. Угаалгын газар нээх өдөр Рёмо аялагчдын бүлгэмд зарлахаар иртэл аль хэдийн хүмүүс мэдсэн байдیں۔ Тэгсэн манай хүнийг таньдаг аялагч нар төрүүлж ирээд зарлал хадчиж. Дээрээс нь өөр газруудад ч зарлана гэд явсан гинэ. Манай хүний бүр хайр нь хүрээд идэв. Рёмо зэрэглэлийнхээ самбраас эми ургамал хайх ажил хараад авах гэсэн эндхийн ажилтан манай хүнийг угаалгын газраа нээсэн байж өөр ажил авч амжих юм уу л гэж байна. Рёмо бол эхний өдөр нь ирэх хүн бараг байхгүй гээл итгэцэн яваа. Өөрөө уурхайг эргэж хооронд нь слаймууд нь эми ургамал түүж ажиллаа тусахчин. Угаалгын газартаа очтол юу эхний өдөр хүн ирэхгүй вэ? Үүдээр нь багтахгүй их хүн жигчгсэн байд юм да. Аялагч нар энгийн иргэдэд ч мэдээлэл хүргэж чадчихъя. Нэгийг нь хүлээж исэн хүмүүс зорин ирсэн байдیں۔ Рёмо тааг хөндлөн бодсон явж байгаад ирсэн болохоор хоёр ажилтан нь тасралтгүй олон цаг ажиллана. Гинэт муу дарга болсон мэдрэмж төөрч энтер. Тэгээд нэмж ажилтан авах шаардлагатай болно. Рёмо оройтож ажиллаад нилээд ядарсан ч яагаад ч юм үнэхээр жаргалтай байлаа. Угаалгын газрын 2 дахь өдөр ч хүн тасарсангүй. Рёмо худалдааны бүлгэмийн эзэн дээр очиж нэмж ажилтан авах хүсэлт гаргатал ганцхан өдрийн дотор аягүй олон хүн зөвлөлчиж. Гэхдээ тэднэр нь Рёмог эзний ачгүй гэж бодоод идэв. 11 настай хүүхэд угаалгын газрын эзэн гэхээр бүгд л ангана. Хүүхэд гэж үл тоож слаймтай ажиллана гэд гайхах хүмүүсийн хандлага хэцүүхэн л харагддیں۔ Рёмог дургүй байгаа хүмүүс нь гарч болно гэтэл тэр олон хүнээс хоёрхан хүн л үлдэнэ. Бидний ертөнцийнхөөр бол хятад хүмүүс шиг хувцалсан эрэгтэйг Фэй, харин охиныг нь Лилин гэдэг. Тэдний тавих нөхцөл нь хамтдаа ажиллах, бас аав нь хөлөө углаад гимтээсэн. Хоноглох газарч байхгүй учраас амьдрах байр эсвэл хямдхан хөлслөх газарч болтугай олж өгөхийг гуйдیں۔ Рёмо слаймаар аавыг нэмжлээд ажилчдын байрандаа амьдруулж болох учраас асуудалгүй санагдаад бүх нөхцөлийг нь зөвшөөрнө. Гэхдээ манай хүнд нэг зүйл сонин санагдаад шууд асуучдیں۔ Та хоёр их хүчтэй харагдаж байна. Яагаад зэвсгэлчихсэн байгаа гэхэд аав охин хоёр цочирдхон тэрэ. Тэгсэн харин урд нь халуурчд байсан ч одоо болчихсон гэж авдیں۔ Аав охин хоёрын нууцыг анх уулзаад мэдсэн хоёр дахь хүн нь Рёмо гин. Эхнийх нь бүлгэмийн эзэн. Рёмо алуурчд байсныг нь мэдсэн ч бүлгэмийн эзэн мэдсээрэж энэ хүмүүсийг авчирсан болохоор итгэхээр шийддэв. Өнөө хоёр нь яагаад гэд гайхын штэ. Баригдвал зүгтах талаар хүртэл бодцсон зогсож исэн юм байна.
Аав охин хоёр угаалгын газарт ирээд шууд л сайн ажилласан болохоор нь Рёма бүрэн итгэж аавынх нь хугарсан үлийг эдгэж өглөө. Эмчилгээний шидийн төлбөр маш өндөр болохоор манай хүнд бүр амар их баярлана. Энэ хоёр амьд үлдэхийн тулд улсаасаа зугтаж нууцаар хилд авахд бүх мөнгөө шавхцсан гин. Одоо ажилтай, хонох газартай, хөлн хүртэл идэгсэн гэд баярлаа л хэдийн. Рёма ажилчдад зориулсан олон өрөө бэлдсэн байсан нь аз олно. Эгч дүүс 2 дахь өдрийн олсон орлогыг үзүүлтэл эхний өдрийнхөөс ч давчиж тэгээд Рёмаг өөр газарт салбар нээж болох юм биш үү гэтэл манай хүн эрсдэх байлгүй дээлгээд идэв. Нээрэн аав охин хоёрын чадварыг угаалгын газрын аюулгүй байдалд ашиглахаар болж цалинган нэмнэ. Ажилчид нь хичээж байгааг харсан манай хүн пицца хийж өгөөд баярлуулчихнаа бас. 3 дахь өдрийн орлого дахиад нэмэгдчихэж, үйлчлүүлэгч нэмэгдэх нь тодорхойлж манай хүн ажилд нь нэмж авахар боллоо. Бас ажилчиддаа зориулж тогооч хүртэл авна гэсэнд энэ хэд нь угаалгын газарт орсондоо үнэхээр их баярлалаа. Рёма худалдааны бүлэгмээс тогоочтой нийлээд нийт 4 ажилтан хөлслөнө. Фина, Мария, Джейн болон тогооч Шилма. Шинэ хүмүүс зуучилж өгсөн худалдааны бүлэгмийн эзэн Рёмад бас л шинэ салбар нээгэж зөвлөдөө. Гүнгийн гэр бүлийнхэн Рёмагаар бахаргаад зогсож байгаа нь цаанаа л гэр бүлийн гишүүнээ харж байгаа юм шиг айгүй хөөрхөн. Удахгүй мэлхий ихээр гарч ирдэг үйлрэл болох юм байна. Энэ мэлхийний ярьсаар хуйг дотор эргэтнэр нь им хийдэг болохоор энэ үеийг тааруулж нуур руу явах хүмүүс ихсдэг гин. Ингэж ан хийхэд ус нэвтэрдэггүй хувцас гутал маш их хэрэгтэй. Харин Рёма слаймуудынхаа ачаар ус нэвтэрдэггүй даав хийж чаддаг болохоор моргон худалдааны газраас захиалга өгч байна. Рёма энэ ажлаа хаягдсан уурхайд хийхээр төлөвлөхөд Ильяриачаас дагаад явдیں۔ Энд хийл хөгжмийнхөө сургуультыг хүснээрээ хийх ингэн. Мэлхийний үйлрэлээр нуурт өөр нэг шидийн амтан болох онцгой шувуунууд ирдэг. Тэр шувууг сургаж авахд хөгжим тоглох хэрэгтэй гин. Тэгээд Рёма слаймуудтайгаа давуугаа хийж байхад Ильярия хөгжмөө тоглоно. Давуугаа хатаах зураа Рёма охинд уурхайн чулууг ашиглаад шидээр өөртөө адилхан баримл хийж өгдیں۔ Нэмээд гэр бүлийнхнийхэн ч баримлыг хийж өгнө. Ильярия удахгүй сургуульд сурахаар явах болохоор эднэрийг авч явахаар болдیں۔ Тэгээд Рёмагаас өөрийнхөө баримлыг ч бас хийж өгөх юм. Угаалгын газар одоо асуудалгүй сайхан ажилдаг болжээ. Рёма нэг шалгаж хараад уурхай руу дахин явлаа. Энэ удаад давуунуудаа хатаах зураа слаймуудтайгаа тулааны бэлтгэл хийнэ. Жижигнүүд нь өөрсдөө таарсан дасгал хийх оронд Рёма хаан слаймтайгаа тулалддیں۔ Нэр манай хүн ганц байгаа металл слаймаа нэмэхэр энгийн слаймаа төмрөөр хооллож туршилт хийсэн. Тэгсэн бүр шинэ нээлт олж хувраад төмөр слаймтай болчтیں۔ Рёма угаалгын газартаа иртэл орлого нь өмнөх өдрийнхөөсөө 3 дахин нэмэгдсэн байвал яах вэ? Өглөө нь дархан мужаан төмөр боловсруулах газрынхан ирээд гэрээ хийчээд явсан гин. Рёма ажил нэмэгдэж байгаа бол ажилчиддаа асуудал гарч байгаа болоо гэд асуутал нөгөө хэд нь ийм сайхан газар ажиллаж ийж юу гэж гомдлож давардсан бэ л гэдэг. Манай хүн болохоор амралтын өдөр гаргаж өгөөгүйгээс санаад сандраад байгаа. Гэтэл энэ ертөнцид амралтын өдөр гэсэн юм мэддэггүй болж таард юм да. Рёма 7 хоногийн нэг өдрийг амралтын өдөр болгох уу гэсэн бүгдээрээ баярлаад гайхаад зарим нь бүр уйлчна. Ийм газар ажиллах нь мөрөөдөл төдийл зүйл гин. Рёма одоо санаа амар аялагч байгаа ажлыг хийхээр явна. Бүлгэмд эртэл өөр хотоос ирсэн аялагчдын баг ховор төрлийн слайм барьсан тухай олж сонсгонд ирээ. Тэр хүмүүс нь слаймаа сургагчдын бүлгэмд зарах гэсэн ч нөгөөдөл нь тоогоогүй гин. Тэгээд Рёма слаймыг нь авахар очтол гутарсан эдэм сууж идэв. Нэг нь бүр манай хүнийг жаахан юм байж юу аялагч энтер гэд басаж масаад тэгснээ уураа гаргах гэж үзнэ бас. Рёма слаймыг нь хартал нэгрээл өөрт нь байхгүй шин төрөл идэв. Тэгээд хоёр алтан зоос өгтөл гадны аялагчид нэг хэсэгтээ мөнгөнд санаа зовхгүй нэгэд сэтгэл санаанд эрдлээ. Манай хүн эндхийн мэлхийний улирлын талаар хэлж өгöd мөнгө олох шин санаа хэлээд өглөө. Рёма хөнгүү газарт ирээд слаймаа сургаад цусаар хоолдог слайм гэдгийг мэдэж авна. Өнөө 3 бурхан чинь Баблтын унгаа манай хүнийг хараал сууж байна. Зөв хүндээ боломж олгосон байна гэд нулимс туслуулж идэг шүү. Гүнгийн гэр бүлийнхэн Рёма Ильярия хоёрт шидийн амьтадтай гэрээ хийхдээ мэдрэмжээ хуваалцах өөр төрлийн аргыг зааж өгдیں۔ Рёма сургасан шувууныхаа харж байгааг харж чадлаа. Камер VR гэх мэтийн юм мэддэг болохоор төсөөллөө үүсгээд Ильяриагаас хурдан сурчиж байгаа. Рёма анх удаага слаймаас өөр амьтантай гэрээ хийж сургасан нь энэ. Тэгсэн хүн болгонд тохирохгүй амьтан гэж бас байдаг гэж шүү. Тохирсон амьтан нь байлаач сургаж болох тооны хэмжээнүүд нь ч өөр өөр. Ильяриагийн өвөг ихэд хайрцтай шидийн амьтадтай тохирдогч олныг сургаж чадахгүй. Гэхдээ бараг 20-од луугийн төрлийн аратантай гэхээр тоо багч чанараар бол хамгийн лаг юм шиг байгаа. Харин аав нь ихэнх 4 хөлт амьтадтай тохирдог бол шувуутай гэрээ хийх чадваргүй. Ээж нь болохоор мөсний шидтэй чонон төрлийн аратан сургадаг. Сүргийнхэн тэргүүнтэй нийлүүлээд 20-ыг сургасан бас өөр төрлийн чонон аратан 100 байгаа гин.
Ийм төрлийн араатнуудыг баргийн хүн сургадаггүй учраас нөхөр нь хүртэл атаархдаг гэж авдээ. Гүнгийн гэр бүлийнхний сургасан энэ амар амьтад нь бүгд өөр ууланд амьдардаг гин. За нөгөө мэлхийний үйлрэл нь яг эхлэх төгчий. Аялагчид мэлхийний төлөө харин гүнгийн гэр бүлийнхэн тэнд очих онцгой шувуунуудын төлөө нуурлуу явна. Рёмад шувуу сургахын тохирж исэн болохоор сургаж үзэхээр шийдээд гитараа давтлаа. Гэхдээ энэ ажил нь дуусчихвал гүнгийн гэр бүл энэ хотоос явах болохоор бас жаахан гонигтай. Нуурлуу явах өдөр замдаа слайм зарсан хүмүүстэй тардیں۔ Агсан тавьсан нөхөр Рёмагаас уучлалт гуйгаад мөнгө олох ажил хэлж өгсөнд баярлснаа хэлнэ. Манай хоёртой адилхан онцгой шувууг сургахаар өөр нэг хүн иржээ. Тоглосон хөгжим нь таалагдаагүй бол шувуунууд анхааруулж дохио өгд юм байна. Бас сонирхолтой явдлууд ч болдог гэх яриа бий. Хөгжим нь шувуунуудад таалагдаагүйд ууралсан нэг хүн уурандаа хөгжмөө өвддөл тэр дуу чимээ шувуунд таалагдаад гэрээ хийж чадсан гин. Манай хэдийн харж байгаа хүний хөгжим шувуунуудад таалагдсангүй. Нөгөө тэнэг нь уурлаад шувуунууд руу дайрах гэж байгаад өөрөө аглуулангаа алтандаа. Энэ шувуунууд салхины шид ашигладаг. Рёма болон нэг хамгаалагч тэр хүнд туслаад хамгаалтал бүрч дордхонд ирдээ. Ойрхон байх бүх хүнд аюул учруулах чимээ гарч Рёмагаас бусдад нь нөлөөлнө. Харин манай хүн чимээ гаргаж байгаа шувууг ялгаж харснаар шувууг явуулчихдээ. Тэр нэг шувуунд бусдаасаа онцгой өвчтэй харанхуй шид ашигладаг 10 жилд ганц удаа л ирдэг гин. Дуу чимээний дайралт нь оюун санаанд нөлөөлж хий юм харж ухаан алддаг хүмүүс ч байд юм байна. Саяын явдлаас болоод өнөө шувуунууд байхгүй болсон. Хайх чаргагүй болжээ. Олддоггүй амтан болохоор л жил болгон хүмүүс энэ нуурт ирэхийг нь хүлээд ингэн. Манай хэд буцаж ирэх байх гэж найдаад хүлээгээл хэдин. Элиараа явах цаг болсонд Рёмагаас холтгоно гэд гуниглана. Манай хүн юу гэж хэлэх ёстойгоо ч мэдгүй паниктаа зогсож идэл хьюз хажуугаас нь тэнгээ эр хүн шиг тэврээчтэй гэдیں۔ Тэгснээ бүр очиж мод тэвэрч үнсэд харуулж энтер. За өнөө шувууд нь буцаад ирчт юм да. Элиараа удаан бэлдсэн хөгжмөө тоглож нэг дор 9 шувуутай гэрээ хийчтیں۔ Рёмач бас олон шувууг сургана. Тэр дундаа түрүүний ховор төрлийн гэдээсэн харанхуй шид ашигладаг дээд төвшнэгтэй хүртэл гэрээ хийчтیں۔ Охины сургасан шуудын дунд нэг нь арай онцгой өөр өнгөтэй харагдана. Тэгсэн энэ нь гэрлийн шид ашигладаг бүрч ховор төрлийн хөөж тардیں۔ Манай хэд сүүлийн уулзалтаа тэмдэглэн үдэшлэг хийлээ. Томчууд шүнжэнгөө найрлаж харин манай хоёр салах ёсоо хийж суна. Рёма уурхад байрлан амьдрах бол Элиараа сургуультаа очиж дотор байранд амьдрна. Элиараг зэрэг зэндаа шидийн хүч ихтэйгээд найз олох хүн олддгүй гин. 5 настай байхдаа нэг удаа гэрт нь ирсэн хүүхдийг санаандгүй хүчээ удирдах чадахгүй хөлдөөцсөн гэж авдیں۔ Гэхдээ шууд хайлуулад аюулгүй өнгөрсөн ч тэрнээс хойш найзгүй болсон гин. Элиараа манай хүнд ээжээсээ авсан бадмаараг чулуутай зүйлтэй өгдیں۔ Тун ховор үнтэй шидийн чулуун гин. Ховор нандин зүйлээ солилцвол эргэн уулзна гэдэг учраас Рёмад хайртай зүйлтэй хадгалуулахыг хүсжээ. Манай хүн хариуд нь юу өгөх үү гэж бодож ирсэн нь 2 слаймаа өгнө. Маргааш нь гүнгийн гэр бүлийнхэн дараагийн очих хот руугаа хөдөлж Рёма слаймуудтайгаа үлдлээ. Манай хэд баяртай гэж хэлэлгүйгээр оронд нь дараа уулзцгаая гэж хэлээд салж буйг бурхад хараал сууж байна. Санаандгүй золгүй байдлаар эхний амьдралаа дуусгасан ч бурхтын олгосон боломжийг ашиглаж хоёр дахь амьдралаа гайхалтайгаар бүтээж байгаа Рёмагийн түүх таалагдж байвал бичлэгтээ лайкад орж сувагтаа subscribe дараад үргэлжлүүлээд сонсоорой. Угаалгын газрын сайн яваа татархсан хүмүүс ямар ч хэр толбгүй цэвэрхэн давууг хэртэй гэж худлаа гомдол гаргахч тэгснээрээ өөрсдөө л тэнэг байдалд орно. Рёма аюулгүй байдалтай анхаарах болсноор туршилт хийж слаймуудтайгаа хагарч сэвдэхгүй зузаан батбүг шил гарган авлаа. Манай хүн санаандгүй хорны өрөндөг унгаж асгаад шин төрлийн слаймтай болчтیں۔ Уг нь хорт слайм байсан чинь одоо эми слайм болчиж. Энэ слайм нь шархны эм, цус тогтоогч, өрөндөг, үхлийн хор, өвчний хор, шууд болон удаан үйлчилгээтэй саажуулагч, бактери эсрэг эмгээд 9 шидийн эм хийж чаддсан юм байна. Рёма ойрд бурхадтай уулзаагүй болохоор минд мэдхээр эртэл харж байгаагүй шинэ бурхан байх нь тэрээ. Технологи мэрэгжилтний бурхан Тэкүн гин. Хүний бодлыг уншиж чаддсан байна. Рёмагийн Элиарад хийж өгсөн баримлуудыг хуулбарлаад авсан байдیں۔ Манай хүний хийдэг янз бүрийн зүйлс нь сонирхлыг нь их татдаг гин. Рёмагийн хийсэн зузаан шилийг мэрэгжлийн алуурчид байсан хоёр шалгаж үзлээ. Ажилчид нь бас худалдааны бүлэгмийн эзэн ч гэсэн 2 дугаар салбарын талаар ярьсаар л эдیں۔ Рёма болохоор эрт байна гэсэн хэвээрээ. Элиарагаас захиа иржээ. Сургуулийнх нь урт хугацааны амралт эхэлж гэртээ ирсэн гин. Элиарагийн хичээж байгаа тухай захианаас уншсан Рёма одоо эрт байна гэж хойшлуулалгүйгээр салбараа нээх тухай бодож эхэлдэг. Слайм тоодоггүй амтэн сурагчдын бүлгмээс хүн иржээ. Энэ хэлцийн дараа нь гэхдээ Рёмаг слаймыг таниулж хүмүүсийн бодлыг өөрчилж байгаад нь баяртай байна. Гэхдээ энэнийхээ төлөө гүтгүүлж цуу ярианд өртчихнө. Угаалгын газарт ирсэн нэг ир өөрөө албаар урсан цамцаа гаргаж ирснээ баахан төвчгөнлөө.
Рёмаг зөхөж авах гэж байгаад өөрөө шийдүүлчихнэ. Хоёр дахь удаага ийм юм болж байгаа нь нэг л нотой байгаа. Амтан сургагчдын бүлэгмийн нэг хүн Рёмаг дэмжснийхээ төлөө дайснуудынхаа явуулахаар хизүүдэд байгаатай холбоотой ээжч магадгүй. Хүчтэй шидийн араатныг л өндөрөөр үнэлдэг слаймыг хог гэж үздэг хүмүүс албаар Рёмагийн угаалгын газрын нэр хүндийг унгах гээд байгаа бололтой. Манай хүн хариу арга хэмжээ авахар ховор төрлийн шувууцтай гэрээ хийсэн талаараа цуу яриа тараалгана. Бас амтан сургагчид шинээр ажилд авлаа. Тэд нэр Рёмад слайм судалгааны газрын талаар ярьж өгдیں۔ Хинч тоохгүй хаягдсан газар руу дургүй хүнээ цөлөх гэж л явуулчихдаг газар гин. Рёма дээр ирсэн 3 хамтдаа слайм судлаг хүмүүсээс юм байна. Гэхдээ слайм яаж үүсдэг талаар ч мэддэггүй за. Ямар хоол идэхээс шалтгаалж шин төрөл үүсдгийг нь мэдгүй судлаа л идэвэж чавс. Нэг орой Рёма руу с ижигтэй хүмүүстэрч араас нь хөөдөгч шилжих чадвартай хүн юу гэж баригдахвдээ. Харин ч бүр бүгдийг нь гиндүүлж барьж аваад тусламж дуудчихна. Тэгсэн угаасаа харуулуудаас ч өмнө аялагчдын бүлэгмийнхэн хүрээд ирдیں۔ Рёма бүх ажилчдаа сэрэмжтэй ээж зөвхөн өдрийн цагаар гадуур гарч явахыг санууллаа. Бүлэгмүүдийн эзэд ч бас Рёмад санаа тавина. Манай хүн рүү дахиад ч олон хүн дайрах гэж оролдоод бүтлгүүтлээ. Тэгээд бүх ажилчдтайгаа хамтарч бие хамгаалж аюулгүй байдалтай анхаарахаар сургалт хийдیں۔ Бас алуурчин байсан хоёр дээр нэмээд сайн бие хамгаалагч хөлсөлжээ. Рёма шин салбараа нээхээр шийдэж худалдааны бүлгэмдэр очино. Тэгээд шин салбараа нээх өөр хотыг зорихоор замдаа гарлаа. Илиарад энэ талаараа захиандаа бичиж явуулна. Рёма Ринавгийн хөл хөдөлгөөн ихтэй хотод ирээд худалдааны бүлэгмийн эзний очоорой гэсэн газарт ирлээ. Бас азар уулзах ёстой хүнийхээ охинтой тарчна. Тэгээд аавтай нуулзтал манай хүний талаар айл хэдийн сайн мэдгээр барах уу бүлгэмдэр гэрээ хийхтэн туслана гэдэг. Нөгөө охин ч бүр өөрөөс нь нэг дүү хүүхэд угаалгын газрынхаа 2 дахь салбарыг нээх гэж ин гэхээр итгэж ядна. Энэ хотын худалдааны бүлгэм гэсэн чинь урд нь цай зүйсэн газарт байрладаг айгүй сүртэй газар үдий. Гэхдээ энэ дотор нь аялагчдын бүлгэм, мэрэгжилтний бүлгэм, луугийн бүлгэм дөрвөлээ байдаг гин. Рёма цонхоор харсан чинь гадаан том луу иж идэв. Лууг хүн болон ачаа зөөх хэрэгсэл болгож ашигладаг юм байна. Аялагчдын бүлгэм материал цуглуулж, мэрэгжилтний бүлгэм бүтээгдэхүүн хийж, худалдааны бүлгэм түүнийг нь зархаар авч, луугийн бүлгэм хүргэлтийг хийдэг гин. Ийм системээр энэ хот хөгжижээ. Үүнийг бодож олж хотыг байгуулсан хүмүүс нь Рёмаг хүлээн авсан энэ хүний өвөг дээдсэн гин. Энэ ярианыхаа хажуугаар бүлэгмийн ажлаа зохицуулаад дараа нь Рёмагийн угаалгын газраа нээх байршлыг нь харахаар явцгаалаа. Рёмад тусалж байгаа хүний амар том дэлгүүрийн яг хажууханд нь юм байна. Байшин нь тавилга тавиад ажилтнууд нь ирэхэд л болчоор дэжгүй газар идэв. Рёма одоо ажилтнуудаа хүлээхэлүүлдэж хонох газаргүй учраас танихаар нь туслалцаа авч байгаа хүнийхийг гэрлүү явна. Гэрт нь иртэл манай хүнд мисашул, шарсан загас, агшаасан бодаа өгдөө. Бас эднийд мэрийн, уксус, цууч гисэн байгааг нь. Эдний хөвгдээдс нь Рёмагийн ертөнцөөс ирсэн хүн гэдэг нь ойлгомжтой байлаа. Манай хүнийг хоол идэд баярлж байгааг харсан охин Драгнютийн тосгоных юм уу гэдэг. Энэ охиныг Мияби гэдэг юм байна. Тэр ч бас удахгүй нийслэл рүү сургуульд сурахаар явах гин. Энэ хотын ойролцоо хүчтэй шидний араатнууд ихээр гарч ирээд аялагч нар хотын гадна ажил хийхэд хүнд болж. Рёма уг нь зүгээр суухаар ажил хий гэж бодож исэн. Манай хүн шинэ нээх салбарынхаа засварыг слаймуудаараа хийлгэж байгаа. Тэгсэн нөгөө аав охин хоёр чинь слайм багаж ашиглаж ийн гэд соёлын шок. Рёма Илиари хоёр бараг л чат бичилсэж байгаа юм шиг л захиа бичилцээстэй. Аюултай шидийн араатан байгаа гэсэн ч манай хүн тоогчгүй ажил хийх гээд явчтیں۔ Тэр амар аюултай гэдээсэн амт нь авраг биетэй зэрлэг гахаа. Хідэн аялагч нар барахгүй байгаар нь Рёма туслаад хончголгүй ачгүй. Цус сордог слайм нь тэр том амтны цусыг хэдхэн секундэд ууччихдаг нь бас л эвгүй. Зэрлэг гахаанд мөргүүлээд хит хідэн ясаа хугалчихсан нэг аялагчийг бас имжилдیں۔ Ашгүй энэ хідэн манай хүнийг санаандгүй байдлаар зэрлэг гахааг агнсныг нь нотлоод өглөө. Рёма зэрэглэлийн аялагч болохоор төвшин дээгүүрх ажлыг хамаагүй хийж болохгүй шít. Махыг нь тэр чигт нь энд байрлуулж байгаа өнөө аав охин хоёрт зархаар болно. Тэгсэн 8-ачин ир гахаан цусыг байхгүй байгааг анзаараад асууж байна. Рёма слайма хийлтэл надад зарчхалдаа л гэж авдیں۔ Цусыг нь ингээд цэвэрхэн авчгаар махны чанар нь сайжраад үнэн хүртэл өсчтiin гинэ. Даанч манай хүнд ганц л аваа шít. Бас амтан сургаж чадахгүй хүнд өгөөд юу ч болчих юм блэ те. Манай хүн аав охин хоёрт гахаа махаар өөрийнхөө ертөнцийн хоолыг хийж өгдیں۔ Мэдээж хоол хийх авьяасаач гайхуулаад хотоодыг нь баярлуулах нь тодорхой. Рёмагийн шинэ ажилчид ирлээ. Гэмээл салбарт дадлага хийчээд ирсэн юм байна. 2 дугаар салбарын ажил амжилттай үргэлжилсээр. Манай хүн өнгөрсөн амьдралдаа цаг хугацааг тэг синсгээл өнгөрөөж ийснэ дурсна. Харин энэ удаад мөч бүхэн утга учиртай өнгөрч байгаа. 2 дугаар салбарын нээлт болж урт дараалал үүсээд амжилт бол ханхалж гинөө. Рёма гэмээл хотод буцаж ирээд шидийн хэрэгслийн зах гэж юм байдаг талаар олж мэдтiin. Тэнд нь юу идэг гэж шид ашиглаж хөдлөгдөг машин хүртэл байд юм байна. За 1-р салбартаа ирсэн нэг асуудал гарчиж асуудалч гэж шин юм болсон ч гэх юм уу.
Цэвэрлэгч слаймуудынх нь нэг нь үнс идэд өөрчлөгдчихсөн гинэ. Одоохондоо бүрэн хувираагүй ч ямар ч тач хувцас цэвэрлэхээ болсон байдیں۔ Рёма аялагчийн бүлэгмээс хүргэлтийн ажил авчлаа. Тэрийгэ хүргэж өгөнгөө давхар шидийн хэрэгслийн худалдааг сонирхох боломж олддیں۔ Хүргэлтээ хийсэн газраа морган худалдааны газрын эзэнтэй таарна. Эндх нь байнга үйлчлүүлдэг шидийн хэрэгслийн үйлдвэр юм байна. Тэгээд энд жинхэнэ машинууд байх нь тэр дээ. Үйлдвэрийн эзэн ач хүн хийсэн гэд нэг хэрэгслийг манай хүнд өгчнө. Рёма харин түүгээр нь их шиг тайрцаг хийснээ Морганы эзэнд харуулдیں۔ Нөгөөх нь мэдээж ийм имийг зарахыг л бодно. За маргааш нь шидийн хэрэгслийн захаар хисэж өглөө. Бас өнөө их шиг тайрцгаа үйлдвэрийн эзэнд үзүүлээд манай хоёр хамтарч ажиллахаар болно. Гэртээ эртэл нь өнөө үнс идсэн слайм нь яг хувьсж идэв. Цэвэрлэгч слайм шиг мөртлөө илүү үнэр талдаа ажилдаг болчиж, Рёма энэ слаймынхаа шингэнээр үнэр шингээдэг ууд хийгээд найзуудтай тараадیں۔ Хэр сайн ажиллахыг нь турших гэсэн муур эмэгтэйч дахиад нэгийг өгчих гэж байгааг бодвол гайгүй л ололтой. Бүр хогийн цэг дээр тавихтал бүх үнэрийг нь шингээч гэсэн гиндэ. Рёма хог очиж яваа хідэн жаалыг олж хараад өчтیں۔ Бас л үнэр арилгах уутаа хэрэглүүлж туршилцаа оруулах гэж байгаа. Тэгсэн энэ хэдийнд хэрэг нь эвдэрсэн байж тараад слаймын шүлсээр засаад өгчнө. Энэ жаал манай хүнийг өөртөө чацуу ээж амтан сургад юм уу, шид ашиглаж чаддсан юм уу гээл гайхастай. Тэгснээ талархснаа илэрхийлнэ гэд сүмд дагуулад ирдیں۔ Сүмд цэвэрлэгээ хийвэл амттай өгдөг өдөр байд юм байна. Тэр өдөр нь өнөөдөр ээж. Манай хүн хүүгийн сэтгэлийг бодоод цэвэрлэгээ хийгээ зогсож идэл бурхтын орноос татаад авчдیں۔ Өнөөдөр түүнийг авчирсан бурхан бол шид мэдлэгийн бурхан. Өмнө нь Тэвкүн бурханы хэлжсэнаар баргийн хүнтэй тоож уулздаггүй гэж ийсэн. Тэгээд Рёмагаас огт хариултын сонсоогүйж араараас нь асуулт асуугаал идэв. Өмнөх ертөнц чинь ямар исэн, ямар хоолнд дуртай, эрдэм шинжилгээний талаар юу боддог, хайр гэж юу вэ ч гинүү? Тэгсэн Рёма хариулах гэж бодох төдийд нь унш зөөн л гэж юм. За ингэж яагаад буцаад сүмд иртэл нөгөө дэлдэн бацаандаа зүгээр зогслоо гэж загнуулч энтер. Уг нь талархлаа илэрхийлнэ гэж авч ирээгүй мүү? Цэвэрлэгээний дараа аялагчдын бүлэгмийн хүмүүс ирж энэ хүүхдүүдэд тулааны бэлтгэл заад юм байна. Дэлдэн жаал Рёмагчаас тулааны бэлтгэл хийгээд сурвал чамд л хэрэгтэй шүү л гэж авдیں۔ Сэтгэл нь сайхан юм уу тий? Гэхдээ мэдээж бүлэгмийн тэргүүн ирээд Рёмагийн хэн гэдгийг хэлчихэлгүй яах вэ? Хүүхдүүдэд бол манай хүний слаймууд л бэлтгэл хийхэд яг таарч байна. Энэ хооронд Рёма тэргүүнтэй элдийн бэлтгэл хийж бас ангайлгаал. Хүүхдүүдийг явсны дараа бүлэгмийн тэргүүн манай хүнээс бүлэгмийн сурган хүмүүжүүлэгч болох уу гэж асуудیں۔ Нэрээ манай Рёма Ильяря хоёр захиа бичлэлцээр л байгаа. Ильяря удахгүй академийнхаа дотор байрлал нүүх гэж байгаа учраас манай хүн бэлэг бэлтгэр шийдлээ. Тэгээд шувуу слайм гэд дуртай зүйлсийг нь санагдуулах хэлбэртэй савн хийнэ. Рёмад гинэтгэн л 2 дугаар салбарын цэвэрлэгч слаймууд олон тоогоор хувлаад эхэлсэнгийг дуудлага ирлээ. Хэтэрхий их болоод ахаар манай хүнийг байхгүйд сургаж гэрээ хийж амжихгүй байгаа юм байна. Рёмад бас аялагчдын бүлэгмээс даалгавар ирдیں۔ Өмнөх шиг олон аялагч нар нийлж явах ажил. Тренд гээд нэг юм амьд мод байд юм байна л та. Үгүй мод ч угаасаа л амьд идэл та тий. Амьд гэдэг нь амилсан модон мангасч гэх юм уу та. Тийм модыг 300 олж устгаад материалыг нь тушаах ёстой байна. Энэ модны сул тал нь царай гэж авсан. Дайралтаас нь бултаад царайг нь онилчихвол тэгэл дуус. Рёма бас бусад аялагч нар нэг нэгээрээ ядах юмгүй тастаал яваад идэв. Тэгсэн нэг сони юм нь энэ тренд гэдэг моднууд нь ойн гүнд харанхууд л байх дуртай. Ийм газраар барагтай бол байдгүй гин. Тэгээд сонирн байна гэснээр л өдрийн хоол мол яриад ундын үнэн балай. Рёмад яалцчгүй л ойгоос нэг хачин мэдрэмж төрөөлөн. Өдрийн хоолоо идчихэтэл нь энэ хэдийн дээгүр нисдэг слайм явж гин. Манай хүн мэдээж галс шүүрч аваад гэрээ хийчихэлгүй ачих. Энэ слаймын скил нь нисэх, жин хөнгөлөлт, хуваагдах чадвар нь 8. Энэ хэд хоол цайгаа идэж ууж аваад буцаад ажилдаа орох гэтэл юу болсон гэж түрүүнхэн л энэ хэдийн харсан энгийн моднууд нь гинэтгэн л эргээд ирэхэд нь талаас илүү тренд болсон байдیں۔ Яавч энгийн зүйл биш гин. Магадгүй энэ хавьд ойрхон аюултай өндөр түвшний шидийн мангас ээж болзошгүй. Гэсэн ч энэ хэд тоосончгүй ажлаа өргөлжлүүлчлээ. Тас няс цавчаал байхад дуустгүй шүү. Арын игнэнд явж исэн Рёма одоо хамгийн урд нь гарч ирээд үзүүлээд өгнө шít. Хүмүүс ихнээсээ ядраад эхэлсэн болохоор ганцаараа нэг зэрэг олноор нь хядаад эхэлдэв. Тэгж эцэст нь эцсийн боосно гэсэн чинь бүр өндөр түвшний тренд гараад ирнэ. Ганцаараа л бүтэн ойг хуургах чадaltaй. Рёмагийн хамаг металл слаймууд нь айгаад зүгтчихнэ. Энэ босс тренд нь төмөр зэврүүлэх харанхуй шид ашигладагч гэж ах шиг. Гэхдээ металл нь байхгүй ч жинхэнэ чанартай төмөр слаймууд байгаа шít. Тэд нарыг нь зэврүүлж дийлэхгүй. Тийм болохоор Рёма энэ удаад жинхнээсээ ганцаараа найдвар болж байгаа юм чинь. Энэ босс трендийнх нь доор хууль бус шидийн чулууны худалдаачин Эрдэнэтэйгээ булагдчихсан байж
Тэгээл шидийн чулууны хүчээр босс тренд болоод амар хүчтэй байсан хэрэг. Энэ явдлын дараа Гимэл хотын ойн өдөр болно. Энэ өдрөөр хотын бүх худалдаа үйлчилгээ эрхлэгч нар гадна талбайдаа нээлттэй өдөрлөг маягийн юм хийдэм байна. Хоол унд бараа таваар зархан зараад, дуулхан дуулаад, бүжиглэн бүжиглээд жүжиг хүртэл тоглоно. Рёмагийн угаалгын газрынхан энэ өдрөөр сонин содон хоолны зэс уух зүйл бэлдэж зардیں۔ Бас саяхан хийсэн их шиг тарьцгаа зарна. Маш завгүй ажилдаа өнөө саяхан танилцсан ядуусын хорооллын ажилсаг хүүхдүүдийг авч ажиллуулдیں۔ Хүүхдүүдийг дан ганц ажил хийлгээд авахгүй хажуугаар нь баярт оролцох чөлөөт цагч өгнө. Ингэж бас нэг мартагдашгүй гоё өдрийг өнгөрүүлсэн Рёма баяртай наргагүй энэ амьдралдаа талархснаар аним маань тусдیں۔ Бичлэг нь таалагдсан бол сувагтаа subscribe дарна гэдэгт итгэлтэй байна.